What's up, Kairos? Welcome back. Шинэхэн бичлэг стримээр уулзж байгаадаа таатай байна. Яг л бид нар стрим энийг бичлэг болгож үзэж байгаа хүмүүст хэлэхэд бид нар стрим хийгээд 3 цагаар уулзсан 3 дахь цаг дээр явж байна. Тэгээд энэ бичлэг стрим ревю хийх вэ гэхээр бид нар өмнөх дугаарыг бичлэгийг үзсэн бол Пожон Баяраа гэдэг цомог дээр tier list хийсэн байгаа. Шууд лайв. Тэгээд энэ дээр болохоор Rocket Bay-ийн 2 дахь цомог болох 2013 онд гарсан эвдэрхэн үн цомог дээр tier list юм. Тэгээд энэ tier list-ийг илүү бүр шүүмжлэл талаасаа илүү бүр юм аль болох юм шүүмжлэх одоо аль болох хатуу байдлаар ингэж хийх гэж оролдох болно. Та нар ч гэсэн цуг идэвхтэй бичлэг үзэж байгаа хүмүүс, стрим үзэж байгаа хүмүүс маань идэвхтэй оролцоод идэвхтэй гоё дууг хамтдаа сонсоод юу анзаарснаа, юу нь гоё санагдсанаа, юу нь муухай санагдсанаа шударга гоё комментэн дээр болон илэрхийлээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд тийм ба. Тийм тэгээд яагаад нөгөө илүү шүмжлэлтэй хандсаж байгаа вэ гэхээр би уусаа нав үздэг ойрхон байдаг хүмүүс бол мэдэх байх илүү Rocket Bay, fanboy талдаа бачка штэ тий. Тэгэхээр энэ тал дээр болохоор илүү юм fanboy биш тэрийг хаяад дуу гэдэг талаас нь ч юм уу хандах гэж үзэх болно. Тэгээд ямар хуу tier list гарахыг харцгаая. Тэгээд бичлэгт орцгаая. За. Манайхан бэл нөө. Мембрүүдтэйгээ хамт хийх байгаа. Хай. Манай мембрүүдээс одоо олон хүмүүс байна. 6 7. Шинэ мемберч байна, хожим мемберч байна. Зарим нь гэхдээ орж ирээгүй байгаа шүү. Тий, зарим нь орж ирээгүй байна. Өвжинэрч байна, шинүүцч байна. Тэгээд тийм байна. Тэгээд ерөнхийдөө ямар хуу юутай явдаг вэ гэхээр Spotify-аас дуунуудыг ингээд сонсоод явна. Одоо нэгдүгээр дуугийн сонсоод тэгээд эндээсээ би ингээд юунууд хийсэн байгаа. Чөтгөрийн PR гэвэл одоо энд ингээд барилгадаг ч юм уу. За би одоо жоох хүүхд юм тайлбарлаж байгаа шүү дээ. Тийм, тэгж явна. Тэгээд 2013 онд гарсан эвдэрхэн цомог дээр та нар энэ постэр зураг дээр нэр юу гэж боддог вэ? Постэр зургаас нь эхлэе. Бүтэн ревю маягаар хэмж. Анхандаа энийг ойлгодгүй л байсан л та. Одоо юу гэж ойлгож байна? Энд гэхдээ надад нэг чөтгөрийн PR шүү дээ. Өнөө. Нэг нэгээр яриа манайхаа. За. Энэ дээр нэг шагаад байдаг шүү дээ. Ер нь нэг тиймэрхүү утгатай л гэж боддог шүү дээ. Чөтгөрийн PR дээр нөө надад цэргүүд би сонин сэтгүүл интернет гэдэг. Интернет гэдэг. Ерөнхийдөө телевиз, медиа хүүхдийн тархийг хэрхэн яаж угааж байгаа гэдэг мессежтэй. Харин тийм. Товчхондоо тийм лээ, тэ. Тийм балиар юм хар shadow орж ирээд хүүхдийг ингэж ороож байгаа. Амар ойлгомжтой. Окей, энэ fucking 11 жилийн өмнөх цомог байгаа. За тэгээд Rocket Bay 2 дахь цомог эвдэрхэн эхний сингл чөтгөрийн PR let's go. За Rocket Bay сонсоор одоо dark лиштэй хэдүүлээ өстой гоё dark лиштэй. Энэ ч тэгээд нэг хөштэй шүү. Надад маш олон зэргүүд би телевиз, радио, интернет. Надад маш олон нэрнүүд би шунал тачаал интернет. Надад маш олон зэргүүд би сонин сэтгүүл интернет. Алгада хоормыг зүрдэх, бодол гадэрэн батамсан хойдох. Оромжлог хутлаацуудыг үнэн болгож хойдох. Нүч болсон түмэн нүдэмсэн данарсан дэр. Алгада хоормыг зүрдэх, бодол нүж болсон төмөр нулимсандаа норсон дэр. Ямар их байлаа траума бай тээ. Тэрэн батамсан хойдох, оромжлог хутлаацуудыг үнэн болгож хойдох. Таны надад бэлэг болгож өгсөн нэр. Намайг короо, ичний цагаан цайхан сэтгэлийн болтахаарилээ. Чикатаа, намайг короо, ичний кинээр үлээдэн бүгдийг аваарилээ. Чи надад үгүй гэж хэлж чадахгүй гэж би мэдэж байна. Багаар оюун ухаан сэтгэл чинь мэдэж байна. Санууцсан чи намайг дуудан ганцхан тогчны албын нуугдан намайг дууд.
Надад маш олон нэрнүүд би нүгэл хийсэн интернет надад маш олон зэргүүд би телевиз радио интернет надад маш олон нэрнүүд би шунал тачаал интернет надад маш олон зэргүүд би сонин сэтгүүл интернет цалагта муу хормог зүрдэх босол болоо хатаа тэрэн батам зан хойдох дөрнчод хуцаа зүдэг үнэн болгож хойдох нүч болсон түмэн өдөмсөн данарсан дэр цалагта муу хормог зүрдэх босол болоо хатаа тэрэн батам зан хойдох дөрнчод хуцаа зүдэг үнэн болгож хойдох таны надад бэлэг болгож өгсөн нэр намайг короо ичний цагаан цайхан сэтгий болтаарилээ чигэтэр намайг короо ичний гинэн яруулсан бүгдийг аваарилээ ижуулахгүй юм ахи харж болохгүй юм ахар сонсч болохгүй юм сонс намайг дагаа замасгар хийж болохгүй юм ахи харж болохгүй юм ахар сонсч болохгүй юм сонс намайг дагаа замасгар миний ажлыг хэлбэр болгон засаг цагирга намайг хиндаггүй энийг сонсох ёсгүй сонсож байгаа надад сандаггүй сүнслүүд намайг тижээдэг сүнслүүд намайг тижээдэг сонин занч намайг дуудан ганцхан торчны япи нутан намайг дууд намайг дууд намайг дууд намайг дууд намайг дууд. За окей, энэ бол эвдэрхэн үн цомгийн интро чөтгөрийн PR байлаа. За тэгээд tier list-ндээ ярахад бол энэ бол мэдээж Rocket Bay-ийн prime time гэж хэлж болно те. Бүр хамгийн highlights ч гэж баг хэлж болохоор үе нь 2013. Энэс хойшоо мэдээж байгаа л да. Хариуцлага цомог 3 жилийн дараа гарсан. Гэтэ 13 оны 10 оны Rocket Bay бол бүр dark. Тэгэнгүүтээ 2 дахь цомог дээрээ бүр одоо юм professional dark шахахгүй те. Гэхдээ давхар бас нэг юм за энэ цомгийн төгсгөлд энэ ревюг ярих юм байна. Гэхдээ ер нь бол нэлээд dark-га хандл хийсэн ч гэдэг юм уу, тиймэрхүү vibe-тай. Тэгээд энэ дундаар би нэг өөрийнхөө experience-ийг хуваалцмаар санагдаад нөгөө XMF-ийн анхны тоглолт үүдэн шүү дээ. Хамгийн анхны тоглолт студент болж байсан. Тэрний төгсгөлийн хамгийн сүүлийн rapper Rocket Bay байдаг байхгүй юу? Гарч ирдэг байхгүй юу? Luminoгийн дараа, Luigi-гийн дараа гарч ирдээ. Тэгээд Rocket Bay гарч ирнэ гэд би хойно байж байгаа нэлээд тултал урагшлаад. Тэгэхэд Rocket Bay XMF дээр сүүлийн артистаар гарч ирэхдээ чөтгөрийн PR-аар гарч ирдэг байхгүй юу? Тэгээ нэг 3 дэлгэцэн юм fucking юм гал fucking skull fucking dark юмуд яваал. Улаан өнгөтэй байгаад байдаг лөө. Ийм гал улаан 9 жирийн юм вижнүүд яваал амар тий dark вижнүүд яваад. Тэгээд нөгөө одоо бидний мэдэх Дамжаа ноёны ах байдаг шүү дээ дуур. Тэрнтэй гарч ирдэг тий. Тэр ах хүч нөгөө бүхсэн жигдэг. Аха. Тэгээд гарч ирж байгаа. Өөр дуудуулдаг үү? Үгүй зөндөө олон дуудвал тэгээд гарч ирэхдээ чөтгөрийн PR-аар гарч ирдэг байхгүй юу? PR-аар гарч ирдэг. Тэгээд би нэлээ урагшилсан. Тэгээ ингээд толцсон байжсэн чинь ингээд нүүр уулаан болоод тэгэл уус сахилах гутсан явжсэн. Тэгэл бүр what the fuck юу болоод байна агаашаа. Тэгсэн чил зүгээр л намайг дууд гэж гарч ирэл ёо. Тэгээд тэр чинь нөгөө амьд бөмбөртэй амьд мьюзиктэй гарч ирчихсэн байхгүй. Тэгээд нэг юм fucking хар хүүдийтэй нэг юм одоо миний подолтын дээр байгаа шиг нэг хүний толгойд асдаг fucking бач гашаа гарч ирээд. Яг тэрийг марцдаггүй чөтгөрийн PR дээр. За энэ бол зүгээр миний experience байл шүү. Тэгээд энэ дууг л яг би mid ер нь бол нэлээд сайн интро цомгийн нэлээд сайн интро. Одоо энэ цомгоос юу хүлээх вэ, юу сонсох вэ гэдэг анхны контекстыг өгж байгаа. Интро чи ерөнхийдөө тийм юу штэ үүрэгтэй штэ. Энэ цомгоос юу сонсох вэ гэдэг. Зарим нь бол дуун дээр өөрийнхөө лайфстайл энд яаж ирснээ хэлдэг. Зарим нь бол дуугаараа илэрхийлдэг. Зарим нь бол одоо юу гэдэг чинь ингээд ер нь бол интрогоор тэр хүнийг ингээ хүүх хийн штэ. Энэ цомгоос юу expect хийх вэ гэдэг. Тэр тал дээр бол perfect. Тэгээд Тэгээд ер нь мид дээр тавьчих гэж бодож байна. Тэгээд дараагийн дуу бол
It's gonna be fucking different shit. Сахилах сул. Let's go. Орилон дээр гарч ирдэг шүү гинэ. Орилон 10 гэсэн би чөтгөрийн PR л гэж бодож байна. Орилон дээр чинь тэр Crocs тулсан Halloween парийн дээр орилоноор гарч ирдэг шиг санаж байна би. Үгүй яг орилон дуулахыг дуулт юм аа. Дуулахыг дуулах. Тэгтээ дуулахыг дуулт. Тэр чинь гэдэг дунд нь шаадаг баха. Дунд нь шаадаг шүү дээ. Чөтгөрийн PR-аар л гарч ирсэн шиг санаж байна ер нь бол. Тэгтээ за энийг мартаа. Тэгээд комментэн дээр хэрэлтий гэж байна. Тэхэн үед би амьдарч байсан бол намайг тэд буруу номт гих байлаа. Тэр үеэс арай өмнө байсан бол лам багш хувцсамсууд айлайлаар эсэ тамаг гайгуухтын хайж олон. Тэгээ барин дуунаас найж уухан домнох дим юм байж болно. Нэрэ бичлэг нь байгаа штэ. За тийм дээ. Гिचлээ Prove me wrong man. Prove me wrong. Хоцын байж уу. За тэгэхээр намайг одоо гэхээр манай яг чихэр бананы гоё амтахгүй намайг ичэдэл бүтэд бэлгүй дэцэг эмэл rocket pay тэгэхээр Дэцэг. Тодохгүй би ус төрдөн бүсгөр тогоогоор бодохгүй бодно томскоор танилцах баяра хүн зөдөг бүсгөр мангас бодож хүрдэг күнжил мөрчөн скор хайныг би хулгаар тарих тухай хайныг би автодыг нарах тухай дуултаа ма би өнөдөр коочна чи бар хангууд гэртэ чамд шууд табарчи охин чихэн гэдгийг шууд харнадаг эмэгнэсэн татаж чисэр байгаа надад гоцсон байна миний дэдэг Halloween-ийг дэдэг хөдөөс дэдэг миний нэрийг дэдэг сахилт бат бисодо хоёла бацоо хаттагшлё өнөдөр дүртэр шодли өнөдөр би чиний Алехандро Исолхолио сахилт бат бисодо хоёла бацоо хаттагшлё өнөдөр дүртэр шодли өнөдөр би чиний Алехандро Исолхолио Ичгнур нэгэндээ наатад тэрхэ бэ rocket bag чашаа янз гоо цагаан их бэ байхгүй юм чин хогосгаас айхгүй юм чин нэгүндээ эмгүндээ хитэг гэдэг хамгаасаа гинүнтэй саналдаг дөхөөг үлддэг дэмэгтэй ч толдгоор тэрхтэй хүн татагддаг ихтэй ч текст битэн тэрхтэй зү тэгэхээр одоо би чин чухал зүйлийг гадуу ич одоо хийж байна би бол шатаж зүтгэдэг гүшэр минь нүртэй бэлэтик таран зөвхөн октод тоглодгийг бэлэтик тэд ганц нартаас доод хоёр жижиг тархины аль нэгдэг хүчтэй дата хэлдэг энэ домины бодод биш энэ бол зөвхөн гэж удаа яриад яг үн бол чих зүрхтөө пага бэдэл биннэр гани най хүн энэ 20% хаяа чимэг болгож хийн сахилт бат бисодо хоёла бацоо хаттагшлё өнөдөр дүртэр шодли өнөдөр би чиний Алехандро Исолхолио сахилт бат бисодо хоёла бацоо хаттагшлё өнөдөр дүртэр шодли өнөдөр би чиний Алехандро Исолхолио Захан гүгэн өнгөрөх юм ба шүнгэлтэн би тисгүй найзагтайгаа болох чамаа дүнгэлхийг нь тисгүй дүнгэлхийг хүсгүй чүний хүүхдээ гомдон нэг л өдрийн нахтууд нэг нь надад сумзан тэгэн үед би амьдарч байсан бол намайг тэд буруу номт гих байлаа тэр үеэс арай өмнө байсан бол лам багш хувцсамсууд айлайлаар эсэ тамаг гайгуухтын хайж олон тэгээ барин дуунаас найж уухан домнох дим юм байж болно гिचлээ товцын тайж болно Үгүй магадгүй өгөөж дэжлэг байх боовыг чи маш сайн мэдэх юм танахан юу гэж нэрэлтийг мэдэхгүй миний хийг лав ястай гэдэг юм нүдрүүн чи маш гоё харах юм бүшүүдийг сэтэл хашгирч харах юм үгүй чи өгөөж дэжлэг байх боовыг чи маш гоё барих юм сахилт бат бисодо хоёла бацоо хаттагшлё өнөдөр дүртэр шодли өнөдөр би чиний Алехандро Исолхолио сахилт бат бисодо хоёла бацоо хаттагшлё өнөдөр дүртэр шодли өнөдөр би чиний Алехандро Исолхолио За энэ PR-ын юмыг эцэслэтгий. Та нар миний experience-ээ ярьсан юм амар гол сэдв байсан болохоос ш тэр дуугаар эхэлсэн гэдэг нь нэг гол сэдв байгааг байхгүй юу? Манайхан гэхдээ яг нөгөө хэн нэгний алдааг нь олоод тэрэн дээр нь ингэж тэр чинь биш чи буруу ярьж гин гэдэг юм дээр нь фокуслдаг нь жоохон тэнэг санагддаг. Гэтэ яг миний буруу ч гэж орно л та. Гэтэ гол сэдв нь бол би тэр дуун дээр байсан experience-эл ярьж байгаа заяа. Нэгдүгээр тэгвэл манай хүн болохоор анх эксэм дээр орохдоо чөтгөрийн PR-аар эхэлтийн гинэ. За окей. Монголын хэд дамжуулаад байсан YouTube дээр эксэмээс оруулдаг хөдөлгөөнөөр байгаа гарын. Гардын 2009 оны билүү. За окей. Гэхдээ ер нь бол тий миний санаа тийм шүү. Нөгөө хүний нэг жижигхэн он цагийн алдаач гэдэг юм уу, нэрний алдаач юм уу. Тэрэн дээр айгүй их ажиллаж нөгөө
гол ярьж байгаа поинтыг ингэж алдагдуулдаг ч муухай шүү. За энийг мартъя. Би буруу ярьсан зүгээрсэн ч өнгөрсөн. Сахилга сул. За сахилга сул. Та нар анх сонсч байсан санаж байна уу? Зүгээр анхны мэдрэмжүүдээ ярилцъя. Анх сонсч байсан санаж байгаа юм байна уу? Сахилга сул. Санаж ирсэн шүү дээ. Чанд ямар санагдсан? Гэхдээ тэр үед бол мэддэггүй байсан гэж бодлоо шахахгүй янз бүр юм. Гэтэ бол ерөөсөө баг амар шууд сонсоод баг энэ яг юу дуулаад байна гэлээ л хоёр дахь сонсоод тэгэл ойлгож байгаа юм. What the fuck гэж ер нь хүн яг ийм дуу хийж болт юм уу гэж тохиолдыг бодсоч гэсэн. Би ихнийхтэр бүр юу ч ойлгоогүй шүү. Харин би ч юу ч ялгаагүй. Тэгээ хоёр дахь яг сонсчоод fucking нөгөө юм навши 2D анимашн байдаг штэ нэг өгөөж ин борцог яваа шиг байдаг. Тэрийг харсаар ажилдаг байх. Тий. Боо чи маш сайн мэдхэмэтэр гэж үгээ шаяа. Би бүр. Тий тэр мэрийг бол ингээ 2 3 сонсч ойлгож байгаа. Тэндээс би нөгөө хамгийн нөгөө юун дээр анхны сонголтоор авсан нөгөө catch биш штэ одоо нөгөө авж байгаа. Аха. Punchline гэх юм бол нөгөө эстүүд амьдарч байсан бол лам байгаа айлалар хэсээд юу лээ фста Айлалар хэсээд гайгүй хөтөж яаж болно. Тэр буунаас найж явах юм гээш. Тий. Тэрийг бүр ийм байж болно. Тэрийг catch хийгээд би бүр ингээд яг тарих хөтөлбөрх гэж шагаад яг юу болоо очиваа л гэж шатсан. Яаж захт нөгөө ламнар пастор мастерч fucking балер nasty homophobic pedophile стандарт байдаг штэ. Яаж пастор мастер тиймэрхүү хүмүүс чинь. Тэгээд тиймэрхүү юмнууд бас амар үздэг. Тэр үед ч яг тиймэрхүү юмны сонирхолтой болсон байсан байхгүй. Тэгсэн чи яг ийм юм явж маа. Тэгээд та бүр what the fuck гэстэ гайгүй хөтөнтэй хайж болоод домноход ийм юм байж болно гэж. Тэр яг хамгийн ихний хамгийн эвгүй панч байсан. Тэгээд дахин сонсоход бол битүү шатдаг байсан. Яа нөгөө зөвхөн охтуудад таран тоглолтынхаа плейтиг мэлдэг гэж яа. Тэг би энэ дог мэдхгүй. За сахилах сул энэ юм шиг байна те. Дээр тавилаа. Одоохондоо супер гэж би бол хэлэхгүй. Тийм. Тэгээд та нар бол комментэн дээр өөрсдийнхөө манай мемберүүд гэсэн миний хувьд бол тийм юм гээд хэлээд коммент үлдээгээд явж болно шүү дээ тийм. Миний хувьд бол A байна одоохондоо. Одоохондоо гэж аль болох юуны төгсгөлд өөрчлөхгүй байхыг л бодож байна. Тэгэхгүй бол сүүлдээ өөрчлөлгөөр сони юм байлаа. Тийм. За өөр манайхны сэтгэл байна уу? Оо юу хувцыг нь тайжуулаад хайшаа богоноос нь байрал гэж. Аадар байхад болно л гэж. Угаасаа гинэ. За окей. Гой үзэж байгаа хүмүүс манд гой комментэн дээр итгэвтэй байгаарай гой шүү. Тэгвэл амар гоё шүү. Би комментиг мууч байсан сайн жисэн бүгдийг гоё уншиж байгаа болохоор гоё. Оролцоотой байгаарай. За 3 дахь дуу хамралтай байсан бол. Ooh shit. Чинтер зугаа цэнгэл rocket bitch тухай цэнгэл бити данна бүсэл хийнээс доош муухай юм хэл за би одоо бүсэл хийнээс өөр юм яри бүсгүчүүдийн ус гизэг моминери хаста бишээ наачин болохгүй захирлаг ин rocket bitch мом гисэн шаажин болох уу за тэр болохгүй гэж ягастай гэрээгээ чи мэдчихгастай дандаа масик хамарсан дуу хин гэж хэлж байгаа штэ одоо дандаа хүзүүнээс л дэшээ дуулах шүү хөдөөнөөс одоо самаагүй бүгдээрээ сонсох дуу хин шүү тийм Hip-hop сонсдог хин бэдин шинээр одыг төрүүлэх миний шимэн тийм бэдин хамааралтай байсан бол би юм болох байсан байх надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх миний бас чиний сэтгэл түрхэ болох байх Rocket Bay гэдэг нэрийг зүртэл солих байх хамааралтай байсан бол би юм болох байсан байх надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх миний бас чиний сэтгэл түрхэ болох байх
Rocket Bay гэдэг нэрийг чүртэ салах байх. Жимсний нэр өгчүүл яд юм бэ? Ямар шат юм бэ? Жимсний нэр өгчих юм бол чихэн дамар наалт штэ. Rocket Bay нэрийг чинь нэлэхэд хэцүү юм. Зэрэгтэл хэлэхэд амархан нэрийг чи сонгол хэцүү юм. Хийж байгаа чинь тэр бид нар сайн бодоодгийн нэр. Бид нар чиний нэрийг солин цаана байж байгаа чи ир. Тэгэхлээр алим эсвэл банан. За банан гэж хэрэггүй юм а зарим утга санаа. За бэцүү киви гэж байгаа. Лимонс гэж байгаа. Бас тимонч гэж байгаа. Бишээ юу тимо хадуурсан явж шít. Жимстэй би Fucking урлагийн үзлэгээр энд дог дуулж исэн яваад таа нэгстэй. Fuck. Kafun, man, you are fucking MVP, man. Урлагийн үзлэгээр. Oh, you are fucking MVP. Хато. Сайн бүр нэрээ сайн шүү. Чи бол хамгийн шүү. Улс төрийг андуурсан авч шít. Хамааралтай байсан бол би юм л болох байсан байх. You are a man. Дуунууд хиймэл болох байсан байх. Миний бас чиний сэтгэл түрхэ болох байх. Rocket Bay гэдэг нэрийг чүртэ салах байх. Хамааралтай байсан бол би Ойлгоогүй дуулсан л гэж шүү. Ойлгосон бол чи дуулахгүй л тавьсан. ийм л болох байсан байх. Надаас гарсан дуунууд хиймэл болох байсан байх. Миний бас чиний сэтгэл түрхэ болох байх. Rocket Bay гэдэг нэрийг чүртэ салах байх. Тэгэхээр юм байна баяра. Нэг өдрийн хан гэдэг дуу зарим нэгэн хүм Энэ beat switch-үүд одоо ингээд тухайн артистыг ингээд хэр бүтээлч вэ гэдгийг харуулдаг зүйл бол ингээд beat switch байхгүй юу. Дээрэс нь өөрөө Rocket Bay өөрөө яаж чад beat-ээ хийдэг болохоор бас хаана beat switch хийхээ бас өөрөө ингээд дураараа шийддэг юм шиг байна. Producer beat micro-тэй болохоор нөгөө цуг хийж байгаа ч гэсэн яг нэг хүн биш болохоор 100% бүр яг 100% ойлголцохгүй шүү дээ. Тэ? Яг ойлголцдог хүмүүс байгаа. Тэгтэл two different body галимжтэй биз дээ. Гэтэ ингээ бүх юм өөрөө хийхээр за энд нь ингээ юм байна гэ өөрийн шийдвэрээр хийж байгаа болохоор энэ яг beat switch ингээд унгаах босгох юмнуудыг амар сайн хийдэг шиг санагдаа. Одоо энэ 3 дахь бадагтрыг энэ switch бол ер нь л бүх дуунуудаас нь анзаарагддаг. Ингээд vibe-ыг арай өөр болгодог. Тэнгүү тэр vibe-н дээр арай өөр утгын verse явдаг ч юм уу те. Яа. байх. Миний бас чиний сэтгэл түрхэ болох байх. Rocket Bay гэдэг нэрийг чүртэ салах байх. Тэгэхээр юм байна баяра. Нэг өдрийн хан гэдэг дуу зарим нэгэн хүмүүсийг эмзэглүүлэх тэнэг дуу. Тиймээс энэ дууг чинь бид нар хаслаа. Үсийг чинь бүсгүй хүнийгтэй ижил болгож заснаа. Би хаалцсан шүү дээ. Beat switch гэж яг ингээд сонссон чи юу л юм байна л да. Зарим элементүүдийг авчиж байгаа юм байна те. Пианогийн ч юм уу бөмбөрийн авчингууд үндсэн дууралт нь үлдээд илүү raw дуурдаг. Одоо Болсарагийн юу гэдгүүлээ сонсож байхад ийм л байгийг сонсож байгаа. Яг 3 дахь одог дээр зөвхөн бөмбөр дээр дуулдаг шүү дээ. Тэр нь бүр амар гоё catch байдаг. Тэрнтэй адилхан яг үндсэн элементүүдийн хэдэн дууралтыг авчингууд авчдаг ч юм уу. Тэ? Тийм л юм байна. Ургуулчихгүй юу? Чадахгүй. Ургуулахгүй юу те? Тэгвэл гэрээгээ чи зөрчсөн болохоор торгуулчихгүй юу те? Man fuck the гэрээ. Fuck the гэрээ. За яг уу тэгжилвэ. Маргааш чамаг цагтаа ирээд аваад яваа шүүхэд үгэн. Шүүх чамаг шүүхэд үгэн. Надад 10%-аас чи байгаа мөнгө түүгээд үгэн. За юу баяра. Баяра. Болсараа чихүн бороо love you. Баяра. Сүлд нөгөө би production дээр нөгөө артистын гэрээ 10% гэрээ гэсэн нэг bullshit хэрүүлсэн шүү дээ. Тэгэхэд тэрийг 13 онд л дуулсан байгаа байхгүй. Гэхдээ нэрэ Rocket Bay хамааралтай байсан бол бас таас л хэцүүлэх. За хамааралтай байсан За та нарыг харъя. Эхлээд би нэг ганц 2 минут та хэдийг харъя. Хамааралтай байсан бол ямар вэ? Манай мемберүүд өөрсдөө сэтгэлээрээ комент үзэж байгаа хүмүүс бас та нар миний оронд байсан бол тэр листний хаан тавих байсан бэ? C юу? Яа. Четвэрийн PR C дээр байгаа болохоор ер нь тэр харьцаа байвал зүгээр юм шиг. Нэг тэрнээс юу аваад Тэгэж харьцуулаад Өөр манай Яг ингээд шинэ мембер гол санаа нь бол амар өөр шагаад байгаа. Тий, угсаа бүр шал өөр дуу шүү дээ. Тийм. Шал өөр төвшний санаа шагаад байгаа байхгүй.
Тэгэхээр бас шууд сэрүү шахтлаар бас жоох муухай. Чинийх юу вэ? Яа. Би бол гэхдээ яг үнэндээ би ийм л гэж бодож байгаа шүү. Коша бол B, Гантик, Маркл 2 C. За манай Revs Энэ нөө шинэ гишүүн. Шинэ мембер маань байна уу? аюу би юу шүү. Биш. Чи C дээр байгаа шүү дээ. Нэг Revs гэдэг зал байгаа. За манай хүн зав байх шүү. Бома болохоор юу вэ? Яа, мань бол угаасаа яг би дээр л шаар. Би яа. Тэгэхээр ер нь зүтгэл би арчсан дээшлэх болов. Чөтгөрөө PR-ыг Яг адилхан гэж үзэж байгаа юм байна шүү дээ. Гэхдээ санал нэг байгаа. Гэхдээ хоёулаа B рүү явна гэдэг. Тий. Дэмжлээ. Чөтгөрийн PR дээшлэн хамт Ер дээшлэн. нь бол чөтгөрийн PR дээшлэл явах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол хоёулаа бир үсрэх хэрэгтэй байгаа. Эсвэл чөтгөрийн PR Чадахгүй. дээшлээд хамаарлаа байсан бас ирүүлдэг. Өөрсдөө хийх Сүүл араа яг энэ юу нэр фестивал одоо энэ хамааралтай байсан бол тэр сүүл тэр нөө UP фестивал гэдэг гоё шатсан шүү дээ. Яг тгий сонсчод фестивал нэр ийм дуу байдаг байсан шүү дээ гэж бодож ирсэн шүү. Тэгэхэд би тэр нэгийн оруулж ирсэн юу гэх юм уу те. Тэгэхэд 13 онд ингэ шаажсан байхгүй. Энэ үзэл санаа нь болохоор өөрийнх нь хувьд бол амар сонин шагаад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө тэгэхгүй зүйл шааж байгаа. тэг хамгийн амар нь нэнэд болсон болохоор илүү powerful болж байгаа байхгүй тий. Тэр чинь өөрөө лейблийн артист байсан болохоор тэр нь илүү юм. Тэнгүүтээ тэрийгээ бас юм фристайл гэсэн юм open mic дээр ингэж зориуд хэлж байгаа шүү дээ. Бас хэлий гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь бас амар гоё мессежтэй. Миний камер гацаагүй өстэй гайгүй өстэй. Гацаад байгаа юм уу? Гайгүй хаа. нэг юм нэмэлт хөө. За. Түрүүн нэг арай өөр гэдэг юм уу? Яг энэ альбом арай өөр ихгүй тэр чигээрээ. Тэнгүүт яг энэ дуу бол үнэхээр сайн дууч гэсэн яг энэ альбомд бол яг дээгүр оролцоод яг буруут гаж байгаа юм шиг нэг BC хавцаа байхад л яг л болохгүй байгаа юм шиг санагдав. Яа би хавцаа байвал болох хаа. Гэтэ энд чинь бас мэрэгчин байгаа шүү дээ. Мэрэгчин тэгээд 40 гэдэг юмнууд байгаа шүү дээ. Тэрийг бодох хэрэгтэй шүү. Тий, бэртгчин байгаа шүү. Тэрнийг сайн бодох хэрэгтэй шүү boys. За би шал өөр юм дундуур нь ярьчаа. Манайх нь камер лагтаад байгаа юм байна заяа. Тэгэхээр би камераа жоохон багасгаад тэгтээ яг нэгэн стрим эхэлсэн учраас одоо энэ чигтээ дуусгахаас аргагүй. Тэгтээ ерөнхийдөө реакшн биш энэ одоо хийж байгаа контентны маань гол юм нь одоо энэ ярьж байгаа зүйл учраас видеогийн жоо гацчихсэн ч гэсэн жоохон тэгээд манийгаа хөөчлээд үргэлжлүүлээд үзээрэй гэж хэлмээр байна. Видеонуудаа лагтаад байвал яг хэцүүлтэй би ч гэсэн лагтаад бичлэг үзэхэд амар хэцүү байдаг. Тэгтээ ядаж аудион лагтахгүй болохоор тэгтээ гайгүй байх гэж найдаж байна. Тэгтээ I'm sorry мен энэ тал дээр дахиад юу тавина. Окей. За тэгээд та нарыг сонслоо заяа. Хамааралтай байсан бол би шийдвэрлэв. Яагаад гэвэл яг мессеж бүх юмныхаа хувьд бол угаасаа үгүй байна. За би дээр тавилаа. Мэдээж тэр хүргэж байгаа тэр мессежний хувьд л амар хүчрхэг. Тэгээд хамгийн гол нь надад хамгийн таалагддаг зүйл нь юу вэ гэхээр нөгөө энэ харилцан яриатай юм шиг үглээд байгаа шүү дээ. Тэгэхээр юм байна баяраа. Эн чинь амар гоё creativity юм шиг санагддаг байхгүй юу? Амар сайн creativity юм шиг. Ингээд тэр шиг ингээд build up хийж штэ. Тэр verse-ийг ингэж бүтэн юм verse-ийг ингээ хоёр хүний харилцан яриа юм шиг өрж тавьж тэнгүүдээ хоёр өөр voice-оор бүгэлдэх ч юм уу те. Чи бас амар ажиллагаатай дээрэс нь хүнээс бас хөдөлмөр зарцуулах зүйл. Тэгээд энийг би хамгийн анх мэдгүй Миногийн тэр нөгөө хүнийх чинь жоохон тийм ер нь татарын дунд Миногийн дуунууд нэг юм тийм харилцан яриа маягтай явдаг байсан шүү дээ. Нэг заяа дуусангууд сториг нь үргэлжлүүлж жагаа үргэлжлүүлдэг ч юм уу те. Нэг юм тэрийг нэг хүн ингэж хоёр өөр character-аар харуулсан гэдэг нь амар үнэлүүштэй зүйл юм болов гэж бодож байна. Тийм учраас би дээр тавилаа. За тэгээд дараагийн дуул
Би зүгээр видеого хаачвал зүгээр юм болов. Ер нь видеого хаач дөө. За та нар видео delete видео үзчихснээс зүгээр видеого хаацсан зүгээр өстэй. Үзэж байгаа хүмүүс асууя. Камера хаачих юм уу? Харин хаачтай мө гэж бодсон. Ер нь тэгээ гацчихснаас тэр нь дэрлээ. Тийм. Кашамо гамоста. Йоо, камера нэг шатлаа үзүү гоустаараа дуудалчдаг шээ. Ямар шат бэ? Камера хаацсан дээрээ угаасаа юм delete юм байжснаас байгаагүй юм дээр. За би ер нь бол байгаа шүү тэгэл болоо. За окей, дараагийн дуу болохоор бэртгчин. Oh my god. Бэртгчин чи юм ихс гарч ирд юм уу? Okay, let's go. Болонд нь 6 шаачихгүй юу гэж чинь. Хайгуу ч юм уу? Босоод дарагч үлдэрэ тогтоод харахад манайхан бүгдээрээ зогсоод харцуулган доошоо ширтэн намайг тэдүүд тоожгоо шинжин алга бүгдийн царай дуудгаргүй нэг тэд тайрцаг дотор хүнийг л харцааж байна энэ яаж ирснэ би мартаад байна ойлгохгүй юу болоод байгаа юу бүгдээрээ ингэ сүд болоод байгаа нэг л сонирн байна нэг л зүгтэлээд байгаа юм шиг эсвэл зүгтэлээд байгаа юм шиг би мэдхгүй ш намайг тэнд хүмүүс бүгд ирчээ бүгдээрээ харж байгаа зүдээсээ өртөөжлүүдээ салахгүй гэр хүн зүлэрчээ шоута энд байж чадахгүй багшаа би явсаа асуудлууд минь өртөөж дондрахгүй багшаа би явсаа анхаарч чи хүсэл зүрхгүй багшаа би явсаа угаасаа би гиншээ байхсгүй багшаа би явсаа маргааш нар тастава Сүлийн санаж байгаа зүйл минь хичээлэхэд дундуур гарч байгаа зураг гэртээ орж ирээд утран үзэлдээ баригдаж байгаа алчаагүй зураг хүрсэн бүхэн минь норч өнө миний дотор ямар байсан тэр хിവэрэ туслыг хураавал гэдэг шиг харанхуй бодлоо цуглан нэг нэгээрээ сонин биш юуч өдөн би бүх зүйлээ сомшуршурт хамаг би нөхлөдөг шунал намайг нөмөрч яваа нөрөдөн чин өдөр ихэд миний үзэл бодол тараад нэг нэг надад чадахгүй багшаа би явсаа асуудлууд минь өртөөж дондрахгүй багшаа би явсаа анхаарч чи хүсэл зүрхгүй багшаа би явсаа угаасаа би гиншээ байхсгүй багшаа би явсаа маргааш нар тастава маргааш нар тастава санала энэ хүмүүсийн зүгсэн надаас болсон одоо санала гэртээ орж ирчээд би анзаарч байна уу яг 3 дахь бадаг дээр бүгдээр яг дуунууд нэг юм switch хийж байгааз бит нь арай нэг юм өөр болмоо. Одоо санала энэ хүмүүсийн зүгсэн надаас болсон одоо санала гэртээ орж ирчээд би нэлен удаан суусан урж авсан математикийн дэвтэрнийхэн арын хуудсыг бичиж дуусан гута би тэмтэрч үтсэн гарын судсыг тэгээ цаасны хутгийн эрийг тавьсан өөрийн богон царэ нэг гүгдэхгүй байх гэж бодсон ч нарийн нүхүү байлаа одоо харин бодлого дуцсан нүхүү талын мэдлхэн ичигээсээ түрүүлж авсан би болоодгүй бэртгчин 2012 оны байдлаар нийт 412 хүн амиа хорлосны 40% нь өсвөр насныхан байжээ. Амиа юугдж байгаа шалтгаанууд голдуу нийгмийн бухимдал, ядуурал, амжиргааны төвшөнтэй шууд холбоотой гэж мэрэгжилтнүүд тайлбарлаж байна. Хананала тошсуулаа хөнгөнгөгчин
газар байсан хуудас сулаан өнгөн нэвчин хананалаа тошоо сулаан хөнгөн гихчин газар байсан хуудас сулаан өнгөн нэвчин Дугар. Goosebumps. Юу хийх вэ гэж. Энэ дунд дээр надад нэг тийм болсон юм байгаа байхгүй юу? Ярьж өгөх. Яа. Болно шүү. Нэг юм арчаа алдсан яг нэг тийм нэг юм хогийн үе байдаг. Яг тийм болцоод нэг юм сонирн бодол толгойд эргэжээ явж байгаад яг энэ дуу яаж явж байгаа чи сонсоод яг тэр нэг юулээ ямар ч сан ээжээсээ төрүүлж авсан би бол өөдгөө бэртгч энэ төр яг тэр нэг хэсгийн бадаг шүү дээ. Тэр бол угаасаа амар шүү дээ. Тэр хэсэг яг ингээд сонсоодсон чинь амар ороод яг тэр үед нэг амар нөлөөлөл тэг яг тэр тэнэг бодлоо хаяад тэг одоо яг энд би хараад энд би байна. Дээ. Тэр надад яг энэ дуу бол амар нэг юм амьдрал нөлөөлсөн болохоор би энэ дууд бүр амар хайртай юм. Энэ dark humor гэдэг чинь нэг тийм жоохон харанхуй тий. Хэцүү хэрнээ хүч өгдөг одоо тий. Яг л тийм бос юм да. Энэ дунд бол хайртай. Damn. Thank you. Гостойгоо хаалцсан. Яа, same. Гэтэ яг би надад яг ч амар тийм story байхгүй ч гэсэн анх сонсчоод зүгээр ягаад чи ингээд нэг юм энэ хүн одоо арт хийж байгаа шүү дээ, дуу хийж байгаа. Тэгээд хүмүүст ямар их одоо юм нийгэмд ямар асуудал амар хүнд байгааг амар саркастик байдлаар зөндөө харуулдаг. Тэгээд энэ дээр бүр амар emotional, амар юм нүдэнд харагдтал. Энэ бүр ингээд одоо storytelling гэдэг нь бол бүр зөв god storytelling гэдэг. Бүр ингээд зөв нүдэнээ сонсоход ингээд харагддаг, нүдэнд харагддаг тийм storytelling-тэй. Тэгээд үгийн сонголтууд, punchline гэдэггүй би мэдгүй зүгээр супер. Яа баярлалаа. It's fucking super. Тэр яг сайн нэг нүдэнд харагддаг гэдэг нь ханаа надад хойшин суудаг хөнгөн газар байсан хууцуулаа өнгөд яг тэр бүр ёо. Тий. Тэгээ бас нөгөө эхний бадаг эхлэхдээ нөгөө нүхэн дотор байгаа эхэлдэг шүү дээ. Тэр чинь нөгөө авсан дотор байгаа сүнс нь бүгдээрээ би бинэ таньдаггүй ш бүгдээрээ намаа таньдаг хүмүүс бүгд цуглажээ гэдэг чинь яг ингээд тэр fucking funeral болж байгаа байхгүй юу те. Амар. Тэгээд тэр мөрнөөс эхлээл тэгэл тэр нөгөө урж авсан математикийн харыг авсан гэл тэр нэр бол юм ярихгүй дээ. Юм ярихгүй байхгүй хөө юм ярил нэрээ зөө ста хинтэн чирлцсэн станд он дээр. Энэ дээр яг ингэж нэрнээсээ наа чинь ерөнхийдөө тийм штэ гэж хэлэх юм байна уу? Гшиг. Тийм байгаа болоо. Тэгж хэлэх хүн байхгүй хөө. Байвал тэгж хэлээ бандуулаарай гэх шиг. Энэ дол хурд. Бро намикчин гэхдээ яагаад бүр ийм амиг хололч юм. Баач холдоо шатс. Холдоо шатс. Хурд ирээ суусуу. Санаад ах юм уу? Шөх. Одоо үзье та. Ваа, энэ байхгүй. За энэ камер бол хоторсон юм. За дараагийн дуу. Тэг үнэс цаашаа хэдүүлээ камергүй явах нь да. Ставчлаарай. За thank you гшаа, thank you. Яа манай хүмүүс та нэрэ бараа оруулж байна. Дараагийн дуу харанхуй ертөнц. Цомгийн 5 дахь дуу. Let's go. Энэ яг нэг бэртгчний ар мараас орж ирж мэрэж байгаа. Гэрэлтэй ертөнцөөс алдархад надад одоо ердөө ганц буруу дот
ертөнцлөө алдархад надад одоо ердөө ганц буруу дутуу галзуурхад надад одоо ердөө ганц буруу дутуу болчоод эцэг согтуу орч ирээний ирмэглүү ээжийн түлхэн босч ирээч гэж орлон түнлүү зэрлэгтүү олон жилийн өмнө нэг дээрээ болооч гэж хэлдэгтүү уучрсан энэ хүний хэлсэн амлалт эцэж бэлдэггүй тэжээж дэлдэггүй ээж өртөө юм шиг нэгэн мөнгө ээжийнхэн мөр дээр бүх юм энэ бол энэ гэр бүлийн үг гэр бүлээсээ хүүхэд цайныг энэ биш мууг нь илүүтэй хэрүүлүүдээс хүүхэд гэмтэл авахгүй суухын гэж үгүй хүүхдүүдэн гэрлүүгээ очих сонирхолгүй болсон бүх зүйл нь тэтэнтэй адил нэг холгүй олон таглан сэрвэшмэсэрэ холтон тэдэр инээдээсээ өмхий зуусан зангидсан хүмсэг янгисан өвчин гэрээсээ тань ангисан хөгчөм тэтий тухай яг л дуулаж байгаа мэт өөртөө нэчилхэн амьдралтай хүнтэй уулзаж байгаа мэт тэдэр анзаарахгүй өөрсдийгөө хэрцгий болж байхыг тэдэр хүссэн үнэн голлосоо дэлхийг шатахыг гэрэлтэй ертөнцөөс алдархад надад одоо ердөө ганц буруу дутуу галзуурхад надад одоо ердөө ганц буруу дутуу болчоод харанхуй ертөнцлөө алдархад надад одоо ердөө ганц буруу дутуу галзуурхад надад одоо ердөө ганц буруу дутуу болчоод дэлхийн үзэлхэн тугдан гүцэж ирээд шилэн гүвэнгийн үрдэс шиг гарсан дуудан нүбэлж авсан зан эцгийн одоо зөвхөн архин дуудан нүргийн мартууж өлгөө навш болгон түүний тархи модгон нэвтэрхийн ертөнцийн амьдралыг тойрог дотор эргэлдэж байна энэ бол үзэн ядалтуудыг зорлох газар зарим нь эндүлтэй эцэг их хоёрын хоширыг хатан зарим нь хайран гарч чадан эвдэрхий дэлхийг гадаан хамаагүй хамааралтай байх нь бичиг бихэсэ тэдэр илүү хүн бол чадан хэцүү эцэг ихэсэ амжилтанд хүрсэн олон хүмүүс ажиллагаагүй гэр бүл тэдэр тасарангүй догт хилдэж ялагдаагүй зэрэггүй тэдэр уур хорслогоо өөрийн түшиг болгоод боссон хайсан муу дурсамжуудынхаа дүрсийг толгоогоосон эндүү тэдний туу тэндүү амьдрал тэдний мууг нь харсан гэвчин тэднийг зогсоогоогүй цаагийг тэдэр туулан гарсан ганц хуруу дутуу ганц залхах дутуу гэдэг ч л. За окей. Харанхуй ертөнцөөс. За та нарын сэтгэлийг харъя. Тэгвэл амар угаасаа амар дууштай биз. Энэ бол нийтлэг Улаанбаатарт амьдарч байгаа, Монголд амьдарч байгаа тийнейж хүүхдийн амьдрал байгаа өстэй. Yep. Таглан сарва шивэсэрэ халтан тэдрээ нэдэсэ өмхий зусан зангидсан хөвчин хангисан хөвчин гэрээсэтэн гэж ёо. Тэгээ энэ бол гэдэг яг үндэ бэртгчин эйс төрсэн бол энэ дуу гэсэн юу эйс рүү чихэх баха. За эйс бол ядаж гэтээ нэрээ чихэх бах. Гэт байх юмгүй ий рүү орно штэ. Ер нь нилээ ийгүү штэ энэ дуу чи яг бүтээсээс бол ингээл ганцаараа амстай ингээл. Нэг амар юу шиг бэртгчийн идэр шиг популяр болж чадаагүй ч гэсэн. Тийм, яг би яг наадтай ч санал нэг байна. Одоо миний ганц Тэгэхээр популяр болоогүй ч гэсэн амар дуу шүү дээ. Харанхуй ертөнцийн одоо ер нь бол ганц юу шалтгаан нь болохоор тэр багтаа. Нэг юм асууч уу? За. Энэ одоо SA2-ын гонтон тавьж болно үстэй. Болохгүй. Эй урд сүүл хэсэгт юм уу? Ийн урд тавьж болно. Ийн хамгийн урд ч юм уу. Тэгэх юм бол A+. Тий. Одоо мацах ч юм уу. Тэгэж дараалаад байгаа байхгүй юу? Хамгийн урд байгаа A, хамгийн мундаг A, тэгээ хамгийн хойно байгаа A хасах A ч юм уу те. Тэгэж дараалж байгаа. Тэгэхгүй бол нөгөө дунд нь тавьж болохгүй юм байлээ. Болдгүй юм байлээ. Бистэн зайлаач. Айлсэл зүгээр тэр юу н урдлынх нь юунуудыг олсолж болно шүү дээ. S тэргээд өсгнүүдийнх нь юг. Тийм. Тэгэж нөгөө роо илүү олон болгож болно гэж байна. Тийм. Яг гоо тийм. Нэг юм хэлчих үгүй ш. За. Энэ нөө яг энэ альбом өөр амар тийм нөө emotional damage гэдэг шиг тийм альбом. Яг нөө Manus гэж ер нь ингээд дийлэх хүмүүсийн мэдхгүй яг Монголд өрнөд байгаа амьдралыг яг ингээд бүх өнцгөө тараа дуулж байгаа юм шиг болохоор амар хүмүүс тийм
амар дэмэж учруулдаг гэх юм уу. Тий. Тэнгүүт яг саяны харах ертөнц яг тийм ингээд яг сонсонгууд яг мэдгүй ч гэсэн тэгэж мэдрүүлж байгаа. Мэддэг хүнд нь бүр ингээд гээд бүр дагдтаад авч байгаа юм шиг. Тий. Тэнгүүт бас амар дээгүүр орох хэмжээний болчих гээд байгаа юм санагдаад. дээгүүр орох Тий, гэсэн. угаасаа тэр талаас нь харах юм бол угаасаа амар дээгүүр орно. Гэхдээ миний өнцөг нь юу вэ гэхээр чи харанхуй ертөнцийн 3 дараалал сонсох уу? No. Тий, яг энэ талаас аахгүй. Одоо олон талаас нь харах юм бол одоо киног rewatchable гэж ярьдэн шүү дээ. Олон дахин үзсэн ч гэсэн гоё санагддаг кино гэдэг шиг олон дахин одоо юу гэдэг чи Тамирагийн Toyota Trapping-ыг бид нар эсвэл Crazy Mod-ыг loop-лээд бараг 1 цаг шаасан ч сонсох гээд байгаа шүү дээ, тий? Амар catchy, амар гоё бөмбөртэй ингэдэг дөө. Тэгэхэд харанхуй ертөнцийг loop-лээд 3 тавихад л 3 дахь сонсолт what the fuck ямар хэцүү юм бэ бас та гэд тэгэх байхгүй юу. Тэр талаас нь харах юм бол харанхуй ертөнцийг доош нь тавих юу байхгүй юу. Чөтгөрийн PR ч гэсэн same. Тэнгүүд бэртгчин сахилах сулыг болонгууд дахин сонсоход болно. Яг тэгэхээр catchy дахин сонсоход илүү юм melody хүмүүст ингэж үлдэхээр гэдэг талаасаа энэ хоёр нь дээр байгаа юм. Харанхуй ертөнцийг би дээр тавихгүй та нараас ингэж юунуудыг асуугаад байгаа шалтгаан энэ багхгүй юу. Мэдээж мессеж бүх тэр дуу completely энэ дуу угаасаа амар perfect дуу. Гэхдээ энэ дууг чи яг 3 дараал сонсох уу, 2 дараал сонсох уу, эсвэл ганц сонсоод нэг юм ойлгоод дахиж дуу сонсомооргүй санагдах ч юм уу тийм багхгүй юу. Окей. Тэр талаас нь харах юм бол би энэ дууг D дээр тавилаа. I'm sorry. Окей. Яа. Гэхдээ миний reason хангалттай ойлгосон гэж бодож байна хүмүүс. За, дараагийн дуу ад цамаагүй. Let's fucking go. За били юм уу та нарт тэгээд торсон мөрөдний галтэр гэрээ баран торсон гэртээ цаваа буун гэсэн болдороо боо намайг хүлээжсэн гүний солдороо сол миний хувь таан байх гэдэг энэ хийдэг энэ зүйлийг шилдэг энэ нөр хэлбэн нэгдэг энэ байх хайцаг дотор байгаас өнө гинэ тийм бидэг шиг хүний санаанд ороогүй сэдэг энэ байх энэ чуучсан миний гэж чуучууд бүхий орон угсах тусам сэлж бүрч олон мэд хүчтэй хэл орно үтсэм харам хайргүй харам надад шүтсэм харам очир намар болоогүй би нарай болоогүй хатах болоогүй химөрэн чотогийн энергич буцахгүй надад нэг цадын тасалбар авч өгөн миний Өснүүдийн тусалбар айдад өгүүлжидэн эцсийн зогсоолын баран чарагдахгүй намайг хэцэг зогсоолын мэдэхгүй надад өгүүлж болохгүй зүйл хэцэг би өнгөж гэж байгаагаа би мэддэг ад самаагүй миний азалт хэдин гэрлүүгээ харсан микрофоны гүрлүүгээ чигтүүдэд барьсан мөчөөс хойшилсан цагийг гэрхүүдэд тарьсан ад самаагүй цоошинэр бүгдийгээ ихтүүлгээр харьсан микрофоны гүрлүүгээ чигтүүдэд барьсан мөчөөс хойшилсан цагийг гэрхүүдэд тарьсан амарч юм байсан бол би автын зөв өшигтэн би голох шалтгийг хөлөө зорилгоосоо болсон гэдэг бодол надад байхгүй гэдэг мэдэж олон та нар миний хатсыг төлөө янзтай зүйлүүд өдөө зоригтой хөдөө чадан дөрөвтэй үдийн өдөө соригтой үдээ чадан хоригтой чөдөө зөвхөн хажуугаар нь биш бид шагаад дуурн ташуугаар нь оюуны хөтөлбөр хийн бараг өдөр бүр хэтнэр мэд дүр яг телевизийн хөтөлбөр суусан цэцэн байсан дараа нь явсан тэнийг болсон туссан цандаа би өөрийнхөө нэрийг олсон ад самаагүй нөгөө ганц савдаг боломж ч байсангүй түүнийг олох гэж чадан чил хайсан би одоо харин надад зэрэггүй баярлаа надад гэж өөрийгөө хайрлаа ад самаагүй миний азалт хэдин гэрлүүгээ харьсан микрофоны гүрлүүгээ чигтүүдэд барьсан мөчөөс хойшилсан цагийг гэрхүүдэд тарьсан ад самаагүй цоошинэр бүгдийгээ ихтүүлгээр харьсан микрофоны гүрлүүгээ чигтүүдэд барьсан мөчөөс хойшилсан цагийг гэрхүүдэд тарьсан ядсан хүний үг биш бол ядсан хүний үг ардан гарчаад ингэж харж байна бид шатсан хүний зүг намайг тэд үнийг хийж чадахгүй гэж бодож байв оромжилж үгээрээ чадахгүй мэддэг
гэж байв гэвч хэмэд манаас чихэн багтах эрийн доtor буучин байж райн дорох мачаараа гэрийн өмцөд буучин байж нэг л өдөр нисэж үдээ буучин байраа гэртүүгээ сэднийхээ нүуний цоггийг буучин майгаар хэвтүүлээ Атсамаггүй миний язал тэдэн гэрлүүгээ харсан микрофоныг өөрлөгөө чиглүүлээд барьсан мөчөөс оошилсан цагийг гэргүүдэд тавьсан Атсамаггүй цаашнэр бүгдийг ихлүүлэхээр харсан микрофоныг өөрлөгөө чиглүүлээд барьсан мөчөөс оошилсан цагийг гэргүүдэд тавьсан Атсамаггүй миний язал тэдэн гэрлүүгээ харсан микрофоныг өөрлөгөө чиглүүлээд барьсан мөчөөс оошилсан цагийг гэргүүдэд тавьсан Атсамаггүй цаашнэр бүгдийг ихлүүлэхээр харсан микрофоныг өөрлөгөө чиглүүлээд барьсан мөчөөс оошилсан цагийг гэргүүдэд тавьсан За. Oh shit. Yeah. Атсамаггүй. Ямар байна да? Хамт юм байна уу? Юу хэлэх вэ? Статик. Тэжгүй шээ. Тэгээ энэ альбом жоох өөр шүү. Тэжгүй шээ. Гэхдээ энэ альбом жоох өөр юм шүү. Өөр гэдэг нь яг нэг тийм эдгэрээ дуусчаа. Dark хэлжсэн аа. Comeback хийж байгаа юу? Тэ. Үнэ. Одоо энэ чинь тэгэл буцаагаал эвдэрхэн төргөөр гээл эхэлнэ шүү дээ. Үнэ. Гэхдээ бас яг яац юм уу гэхээр одоо юу гэмтэй. Тэр нэг break авч байгаа юм шиг л яаж байна. Үнэ. Амар dark хэлжсэн аа. Хальт нэг Энэ дөө шүү дээ те. Бусдын чадааг өгч чадаас илүү юу? За нөө бродер үгүй шүү нөө. Яагаад ч үгүй. Тэрийг хараад бүр тэгэж ойлгож 40-51 штэ. Өөр одоо юу гэх юм. Өөр цомгол та. Гэхдээ үгүй юу? Үгүй. Яаж барах вэ? Яаж барах вэ? Барахгүй шүү. Damn. За. Chill bro. За. 40-51 шүү. Chill man. Амар 50 ярилцгаад ирсэн чи. Гүү хөөй гэж орч ирсэн. За цамаагүй. Би энэ донд амар Суусан цэцэн байсан дараа нь явсан тэнэг болсон. Би олигтой зүйлийн төлөө дөрвтэй хөдөлж чадна. Дөрвтэй үлийн төлөө сорвтой үлдэж чадна. Хориг тавьчихсан ч тажуугаар нь биш. Дээлбш ягаад дундуур нь ташуугаар нь би. Тамирчин байсан бол би алтын төлөө хоглон би одоо шалтгийг колор гэж гаяа. За би. Яавэрцээ надад таста. Надад бол за би плас A. За чийл мэддэг шүү дээ. Плас A. Хүн болго энэ стримийг үзэж байгаа хүн болго өөрөө өөрсөндөө мэдээж гоё үнэлгээгээ гоё өгөө явж байгаа. Гэхдээ that's my plus A. Thank you. За дараагийн дуу цомгийн 7 дахь дуу Big Fish тулгат BAT Rocket Bay. Let's go. Yeah. Boss of Tilty, he would go, I will boo he. Boss and Bolowi, Tony, Tullo, Okichiguhi. Under Harvard, Lukish, Harvard, Mishwata Gatan, Tumor Harvard, and or like the Sule, Bishama, Heimken, Nirhundi, Tullo, Nihicharas, Goo, he, Signuti, Harat, Otrahun in there, Basi, Lutin, Luki, Jonta, hidden, Ohang out the Orwo, Hini
Миний төлөө юуны төлөө гэдгийг би тэдэнд харуулах уу? Хийж чадсан гэж харахаж, хэнийг натаарахаж, бахархаж, урдан алхаж, зан зангидж баалбаж, берамтууд баазаж, хормоо харвал банзалдаж, хамаагүй зарим нэг хөлөгөөс бусдыг шүүж хайрцуулж, манай гарууд LA нэг шүн Sunset Boulevard-д 2 цагийн дараа ухтаж аван Tijuana-д хөлөөрөө хормоогоос хөрхийг Хонконгийн банд би төрхийг юудэ зүрлэх хүмүүс бүрийг тэр чигээр fly to you be how to swim with the big fish. I'm a machine for the dream in this business. Now you will drown if you ain't down with the big fish. Get a slit wrist trying to get rid of the big fish. No, you will know how to swim with the big fish. I'm a machine for the dream in this business. Now you will drown if you ain't down with the big fish. Get a slit wrist trying to get rid of the big fish. Над явах ёстой 3 шалтгаан. Гол шалтгаан нь Guess who? Нэг дандаа биз. I'm on the top, looking down at the view. Chillin' with gorillas like I'm down at the zoo. So profound with the hustle, that's why they want me to die. End up tasting my knuckles on getting buried alive. Power doesn't come to cowards, and that's the truth. The outcome of the crops you produce is the proof. So how dare you come to my doorstep like you're better than me? I'll flip a coin on your life and it'll be settled in 3. I'm no accident, success chose me as the one. Others try to get to it, so I got the need for a gun. If wealth is a mindset, there's no way for me. Fuck the money in my pockets when it keeps chasing me. You don't have a fucking clue. I'm a different kind of entity, and I don't ever lose. I just diminish all my enemies. So powerful that Mother Earth is living off my energy. I'm never gonna fail. I will reign till the end of me. How to swim with the big fish. I'm a machine for the dream in this business. Now you will drown if you ain't down with the big fish. Get a slit wrist trying to get rid of the big fish. Big fish. Only your hand on terror, cause someone did to see back there and that's John. Did the Teddy's been up soon on that John. Did the Wilson there and the shot of the taxi daughter, some conversing. Oi, me can't say the Mati, take the Kajam, Jam, who is and dancing on four. What for we would dig in our church, I thought I wasn't. Many and me good in my trust. I've thought that time, I wasn't up to the music in a reversing. Who was talking in the dancing, and we should number stay moved. Each then to the Western Street, Ulton, Hamgin, Sultan, dead. Зүртэн гэж байхгүй чамайг чатаяа явах гэж чамайг чахгүй чи бүгдийг батлсан хамтад навш минь надаа үдин нүрэ би кагин дэдэг качд дашуудын чи сүлчин бүрэ дашуудын чи сүлчин бүрэ дашуудын чи сүлчин бүрэ How to swim with the big fish. I'm a machine for the dream in this business. Now you will drown if you ain't down with the big fish. Get a slit wrist trying to get rid of the big fish. No, I'm back, baby. I'm back. Big fish. I'm a machine for the dream in this business. Now you will drown if you ain't down with the big fish. Get a slit wrist trying to get rid of the big fish. Okay, big fish. За ямар ч гэсэн камера эргүүлж авчирсан шүү. Big fish well yeah, it's E. Сими биш ээ. Яаж си байх втэ? Яагаад чи ер нь бол Big Fish энэ цомгийн хамгийн сул дуу шиг санагддаг. Яагаад чи гэж угаасаа тэгээд үнэ Rocket Bay хэсэг ч гэсэн амар bullshit гэдэг шүү дээ. Тэр оршуулгач сүлчийн бүрээ дацэд өөр юм байдаггүй заяа. Ер нь Rocket Bay Future-с илүү соло дуунууд ихтэй тэгээд соло дуунуудаач ингээд
100% өөрийнхөө артыг хийдэг. Болохоор ч тэр юм уу. Big Fish бол яа. Тийм ээ. Ямар ч байсан би эргэж ирсэн шүү. Камераар авчирсан. Hello шүү. Жохон хөргөө шааснаа. Харин уул намархал юм байна. Хэлхээс ичээд байна шүү. Хөргөө шаасан. За дараагийн дуу. Thank you. 40 рэперс стаяа амар дуу шүү. 40 рэпер. За Монголд бараг 40 рэпер л байсан баг та бараг тэр үед. 40 хүрэхгүй ч гэж магадгүй. Микэ жоох жангалах уу. За окей. За микэ жоох жангалч. Яа, Монголд бол нэр 40 яа бараг 40 хүрэхгүй ч байсан байж магадгүй. Ер нь хамтлагаа задлж бодвол яг 40 хүрэхээр байсан баг. За тэгээд Эвдэрхийн үн цамгийн 8 дахь дуу 40 рэпер let's go. Бэйбл ярангуй шилдэг юм. Намайг уутгах санаага нэгтгэх 40 rap руу тарагж дэлдэг юм. Хамгийн бардам бүсгүүчд баяраад Shrek-ийн моршиг царайлан ирдэг юм. Урдуулсан бүтээл болгом минь дандаа түрэлэн баримда ирдэг юм. Царайны зүудэнд гинэт орж ирэх биний өсөдөг чи түнжээс харайлан сэрдэг юм. Амьдрал тэнцэг шалгатадаа сахи бош бигүүгээ зүг пак барайдаг мэддэг юм. Дандаа дагаран талхад залсан хүмүүс талхан дээр тавих барайна нэгдэг юм. Барага уутасар гаргаж ирээстэй дугуй тэд нар тарайгаж игдэг юм. Би болохоор Бид хүмүүсэл дууд болгош хубарг зангatan Чигний попик бид хүмүүсэл судлаа бистакуудаа шалгаж намайг ангилан Чигсоотой нийлжсэн хүмүүсээ бид дийлж чадангаар хөдлөсөн нөргөө тамчилан Тэд тулгай хийжсэн хүмүүстэйсэн тийм гол тэдэг алаад бүгдээ намчилан Тамхитав залуучууд баярагаар шүтүрийг чүтэхгүйгээр иш татан Шин бүтээл хийх болоод бид догдож дараагийнх нь хүлээж чадах үтс чадан Дуу зохиох бол миний эм Учим бол миний хэн Учимийн орон зайн Хугацаагаа зарахгүй Болтон тийм болохоор би чамтай би болохоор тийм болохоор би чиний Сохтуудын газар би нэг нүцтэй Чанар мотай бүтээлүүдээс их дүүцтэй Бүдүнгөө тавьшгүй надаас хүч хүндтэй Алдаатай жин зуршиг хүнтэнцтэй Би чадвараараа босод өсөдөг чоос Одоо болохгүй бол үгийн бичиж өгөхөөс Тэдэр байсгүй зүгээр жижиг нөхөөс Ичж мэдэхгүй бол би ичж өгөхөөс Тэдний өмнөөс тэдэр үнийг ховыг ороо хийн Сайн дачвч тэдэр зүгээр ховыг ороо хийн Rocket Babel цагаагарын кимтин өөрсдөд Миний огц зүгүүд тэдний тоог нь хороо чин Зээ хараалгатар шиг Rocket Babel нарт тавьж бараан өдөр шиг Түдэ тэмцэх юм бол тулаан болон дайны дотор шиг Тана нурч чунан чанар мотай зайны дотор шиг Би болтон тийм болохоор би чамтай Тийм болохоор би чиний салчаа бүзошил басан байсан Би болтон тийм болохоор би чамтай Би болтон тийм болохоор би чиний салчаа бүзошил басан байсан Сохруудад би ганц нүдтэй чанар мотой бүтээлүүдээс л түүтэй бүдүнгүйтэй бүсгүй надаас хөл хүндтэй алдаатай жинлүү шиг үлдэнцтэй би чадвараараа босоод өрсөлдөгчөөс үгүй бичиж чадахгүй бол fuck за харъя юу болж байгаа лээ
За та нарыг харъя. S нэ. Битүү S. Битүү S. За чи яагаад A гэж бодож байгаа юм? Яагаад S биш ээ? Окей, S гэхэд бол арай жоохон угаасаа бүр амар catch бүр үнэхээр дайгууд одоо бүр яг тэг үг мөг одоо юу сонголт моголт бүрний алдаг. Тэг яагаад ч нэг юм бүрэн яг юм гараагүй юм шиг санагдаад байт юм аа. Юу гэж хэлмээр юм. A+ юм уу ямс A хавцаа байхад бол яг л гоё санагддаг. Супер бол биш. Супер бол арай нэг юм дутаад идэг ямар нэг юм. Яг тэр нь яг юу гэж хэлэхээ мэдэхгүй. Яг иймэрхүү тайпны дундаа бол яг A+ хавцаач. H. Аз хамаагүйгаас илүү юу? Энд дөө. За би нэг пол явуулъя. Харъя. Мэдээж илүү шүү дээ. Who knows? Окей. Аз хамаагүй ч бас эвгүй шүү дээ. За полтер оръё. Аз хамаагүй заяа. Тэгээд 40 рэпер. Би бол надад бол амар хэцүү байна бас. 40 рэпер аз хамаагүй юу? Саналаа өгцгөөрэй. Damn. Тэчэр бүр хитэж явж идэх шээс. Окей. За энэс илүү юу харах вэ та? За би энийг бол өөрийнхөө бодлыг зүгээр хаг мартлаа. Та нарын бодлоор хэлээ. Тэгээд окей. It's gonna be super. Тэмүүлийн темкана яриад байгаа залууга зайлуулаач гэхийн оронд чи мембер болж орж ирээд энтэй хэрэлдээч. Чадахгүй бол өөрөө зайлах гэж байхгүй. Сайхан харин үнэ. Чи зүгээр орж ирээ сайхан хэрэлдээч бицтэй. Хэрэлдэл гоё шүү дээ. Хэрүүс бас л. Коммент бичиж бол манай MS чадчихлаа яг үндэ. Бүгдэнд нь хэлдэг шүү дээ. Kairos members welcome гэдэгтэй. Бүгдээрээ ороод ирээ. За окей. Та нарын саналаар олонхын саналаар 40 рэпер супер. Let's go. Дараагийн дуу. Oh shit. Дараагийн дуу нь юу эвдэрхий хүмүүс юм уу? Эвдэрхий юм уу? Oh god. Талбад минь урдан минь байгаагүй түнтэй байсан мөчөө тоосон хий байгаагүй өрөөсөө болоод энд идэлжин лагаа би одоо тийм хараа би буцахыг нараагүй өргөн тэш түнийхтэй адил хийм байгаагүй чулуудсан сэтгэлийн сэтэрхий заагарчи орох гэж зүтгсэн ч оруулахгүй байхаа би түнэс чин чилүү юм билүү яаж мэдэх юм гэвэл нүүрлүүж ин хэлэх юм уу хаан хэлэх юм шулуунаар хэлээ забай одоо яаж хэлэх юм чамаг ирвэх хараа намайг лаа гэдэг юм чи намайг зүрэлсэн гэрэл цацарсан гэгээ хүнтэй би намайг зүрэлдэг могон гадаа шиг ирээ хүнтэй чи уртан надаас өмнө хампаж утсан нэлээ хүнтэй чам санагдаж ихлэн би тэд нараас ч нэлээ үнтэй Baby би бол өвдөрхий хон миний сэтгэлийн гүнд зөвхөн байгаа балгаас тэгэхээр намайг алгаас би бол өвдөрхий хон миний сэтгэлийн гүнд зөвхөн олдон балгаас тэгэхээр намайг чи
хүлээсэн гэж чи хүлээсэн цогон дээр түлэнүүд нэмэжхийн үлээсэн гэвч би асаагүй намайг чи засаагүй түүний хийж ядаагүй зүйлийг чи чадаагүй эзэн нэг цагт би дүрлзэж магадгүй харин тэр мөчөд чи өргөдөж магадгүй үсэглэн намайг чи унших гэж чадахгүй төгжтэй харцыг минь амар нээж чадахгүй төвчихгүй болидоо чамаг гэж алгасыг гэж хэлээд чи хүлээн зүгээр л шалгасан гэдэг үг гэтэл би хизээж тэгж хэлэхгүй өрөвдөж хайрладаг ясыг би мэдэхгүй чи намайг зүрэлсэн гэрэл цацарсан гэгээ хүнтэй би намайг зүрэлдэг могон гадаа шиг ирэх хүнтэй чи уртан надаас өмнө хампаж үтсэн нэлээ хүнтэй чам санагдаж эхлэн би тэд нараас ч нэлээ үнтэй baby би бол өвтөрхий хон миний сэтгэлийн хүнд зөвхөн байгаа балгаас тэгэхээр намайг алгаас би бол өвтөрхий хон миний сэтгэлийн хүнд зөвхөн олдон балгаас тэгэхээр намайг арба үтсэн ядалтын бол дэвтэн цойдаг бол яг одоо би тэнцээч юм байна намайг тэндээс хайгаад бол урдны хараа түүнийг хайрлахгүй бас үтсэн ядахгүй энэ ертөнцид тагаар дуусан учир шүтэн шатахгүй зугаацхан шаардлагагүй шанс тачсан ганцаардахгүй би тэр үедээ би олон төрлийн цэцэг тамшаалах зүгий болж overдэг би саарал зүцэн ганцаардахгүй бүсгүй чамайг арталаас чин цацсан хэрвээ би мангас юм бол нэг хүн намайг бүтээсэн тиймээс бүтээлсэн түүнийг хамгаалж үдээсэн сайн мөгийн цаган дээр би автан ноён ухаана бухан гоё байдаг газар дилтэн гоё мухата baby чи бол эвтэрхий хон чиний сэтгэл энийг одоо тоглолтын дээрээ дуулж ийн гэж боддоо та нар гоё. Fuck. Зөвхөн байгаа баланс тэгэхээр намайг аврас чи бол эвтэрхий хон чиний сэтгэлийн гүн зөвхөн байгаа баланс тэгэхээр намайг олон чамаг шундарулж ирсэн нүмертэй байх гэж барнууд хэлсэн чамаг цаг хугацаа яаруулж ирсэн эрвэхээ тэмүүлэн лааруулсан олон хүн чамаг шундарулж ирсэн нүмертэй байх гэж барнууд хэлсэн чамаг цаг хугацаа яаруулж ирсэн эрвэхээ тэмүүлэн лааруулсан baby би бол эвтэрхий хон миний сэтгэлийн гүн зөвхөн байгаа батгаас тэгэхээр намайг аврас би бол эвтэрхий Манчин амжихгүй ах уу? миний сэтгэлийн гүн зөвхөн олтон батгаас тэгэхээр намайг Damn. Гошамен дэ гошамен. Kairos-ын стримнүүд Rocket Band тоглолтын сурчлагаа байвал яах вэ? Why not? Яга байж болохгүй гэж. Oh my god. Тэрхүү хүн. Юу ярих вэ? Гэснээр эвтер тавьчих гээд. Юу ярих вэ? Юу ярих вэ? Юу ярих вэ? C+ гэх шиг. Юу ярих вэ? Комент хүртэж шааж шүү дээ. Thank you Ksha. Love you man. Би Rocket Band сурчлагыг хийх гэж биш. Кошог сексэрх гэж л стрим мэдэж мэдхөө байхгүй. Сая гэхдээ баг үннээр ирчлээ шүү байна. Би ер нь бол үнэн шүү гэж. За нэг кошогоос экстрэ да. Гошо байхгүй бол надад тэгэл нэг стрим нь ганц 2 цаг явж байгаа л дуусчих.
Зайлцэл та нар хот гэснээр болж билээ шүү дээ. Тий. Яг үндэ кошо миний өөр нэг дүр байвал яах вэ? Тэгж. Яг үндэ галзуу шээ. Яг үндэ кошог хайроос байвал яах вэ? Тэгж хэлчихлээ. Галзуу. Энэ хоёр ихэр байвал яах вэ? Яг үндэ тийм байдаг шүү дээ. Яг үндэ кошог гомо байвал яах вэ гэж. За ер нь бол хизээч хомо байхгүй. Та хомо бол хизээч байхгүй. Миний стримний нэг no homo yes yes хамааштай. Oh fuck. За тэрхүү дээр. Юуны төгсгөлд стримний төгсгөлд хэдүүлээ суперүүдээ байрлуулах юм байна. Яг тэгэхээр супер дуунууд хамгийн их байна. Хэн хамгийн супер вэ гэдэг нь цаана оруулах дээр. Дебит их юм байна. За сүүлийн дуу түргүүр let's go. Солиотой галзуу новшнуудаа түргэн уур. Яй. Миний толгой дотроос гар, миний биеийн дотор зайл, надад тэргүй чи намайг буцааж ивэн болгоод айл. Намайг битгий жолоод, энийг битгий хийх намайг эзэн чин би зөвхөн чиний хийснийг хийдэг би Бодсон хүүхэлдээ чинь судсан түүхээрээ чи намайг хөтөртөн харин одоо унтсан хിവэр байж чамайг дийдэх ёстой би түүний сэрэг судсанд гүөхээрээ чи What you got man? What's on you man? Судсанд гүөхээрээ чи гэж үгээшээ. Хийснийг хийдэг би бодсон хүүхэлдээ чин судсан гүөхээрээ чи намайг хөтөртөн харин одоо унтсан хിവэр байж чамайг дийдэх ёстой би түүний сэрэг ёстой би дормын хөвтөж байна би лав түүнийг сичиж тастаагүй үнийг би хийгээгүй би хийгээгүй чилэн зүйлийг хийсэн за энэ муу ятгад турдан үхдэг гарчаагүй шаршээс юм да би түүнийг таньн тэр навчаг хүлээж байсан юм аа нэг мэдхэд би түүнийг завчаг хүлээж байсан юм аа түүнийг аллахээгүй аллахээгүй би зүгээр амин цаатад чүгөх гэсэн би амин аавахээгүй аавахээгүй тэр миний замыг тагтаад явахгүй байсан чи байгаагүй бол би гэртээ хонох байлаа энэ шиний болоо хүнгээр санах байлаа чи байгаагүй бол би зүгээр санах байлаа харин одоо явах шүнийг хаяг чадах байлаа би чам шиг түргэн уураар юугаа хийн уралдах биш чи намайг мэдэн өмнөхөөсөө ямар суралцах биш тийм болохоор намайг чи хүссэн үедээ өдөрдөх гин заавал бас тийм биеийг зүссэн үедээ өдөрдөх гин чиний балиар үйл дандаа над руу муутан айгуу бол миний амьдрал насан дотор сууж дуусан олон гавар нэгэндээ чи намайг бүдэх хуулаа чилэл дуусаагүй эж батал лүүдэн дээр минь хуулаа хуулагч тэр дүүрэн боцсныхаа бүсэн нэрэ макаровтай намайг барьчлаг бичинараа дагаргуудад палигээд явчуугаар нь пингав хийгээд авчуу миний хэргийг юурын хийшүүх 60 жилээр завчуу түүнийг аллахээгүй аллахээгүй би зүгээр амин цаатад чүгөх гэсэн би амин аавахээгүй аавахээгүй тэр миний замыг тагтаад явахгүй байсан чи байгаагүй бол би гэртээ хонох байлаа энэ шиний болоо хүнгээр санах байлаа чи байгаагүй бол би зүгээр санах байлаа харин одоо явах шүнийг хаяг чадах байлаа самжин эсрэг төшиг намайг татсан том төв чиний орон би хэрэг хүлээсэн юм шиг надад дүнхээр урамгүй багчин ханавоо яаж би чамайг нэг мөсөн зайлуулж төвчин дагуу яла би жаахан богинохон болох гэж найзууд руугаа арчин даргуу гэж утсаар ялла данч амжилт авахгүй унсаа тавьлаа харгалзагч загчин болцсон гэж чажугаас би нуцаад байлаа удаанаар хугацаа явсан ч гэсэн 4 жилийг тавчаадаг алуурчин категорийн өргөмжлөлийг мартаад бай би бодож байлаа сахлаг батыг сагсаар байгаад гарна гэж тэгвэл барах хугацаанаас би өмнө гаргах тамаг даран үз гэдэг нэг өдөр камерын минутын чоронгийн овгор хүлээж байв нэг мэд хэд би түүний нүдийг
Үрхэн шөвгөр бүтлээд байв. Түргэн уур. Байла. За ингээд Rocket Band 2 дахь цомог болох эвдэрхий хүмүүс цомгийн tier list-ийн listening part дуусч байна. Энийг бол бодох юм байхгүй. Энэ бол харах ертөнц. Тэ зэрэгцэгтэй хэмжээний дуу. Энийг бол хизээч эсгэхгүй. Яг уу S талаас нь харах юм бол S гэж болно. Гэхдээ аз хамаагүй сахилах сул хоёр A дээр байхад түргэн уур яаж S руу орох юм? Нуурмын. Одоо бид нар Rocket Band тэр дунд тим илүү гэхээс илүү одоо энэ тэр листэн дээр яаж хандах ёстой вэ гэвэл энэ дуунуудаас аль нь илүү вэ гэдэг л аль нь илүү дутуу вэ гэдэг юу талаас нь л ярьж байгаа шүү дээ. Дуунууд дотор нь харьцуулалт хийж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бүгдийн сонсоод өөнэс гэдэг л бүгдийн S дээр тавьчих болж байна хамаалга. Гэхдээ хооронд нь дуунуудыг харьцуулах юм бол it's gonna be D. Би биш ээ. Би түргэн ураас илүү чөтгөрийн миний хувьд шүү дээ, тийм миний хувьд бол чөтгөрийн PR түргэн ураас илүү гэж бодож байна. Манайхнаас хэлэх юм байна уу? Хэлэх юм болоо да. Илүү одоо бүгдээрээ засаг даргыг үгээр өстэй. Үгүй шүү дээ. Та нар өөрсдөө чинь байж юмар нөө. Үгүй гэхдээ наач юм бол нэг тийм юм. Тэр хавцаал авах үгүйсэ. DC хавцаал. 40 рэпер уг нь би гэнэ. Яа. Дамьёны хувьд бол 40 рэпер би. Яа, болно шүү дээ. Ягаад байж болохгүй гэж. Гэхдээ 40 рэпер би олонхын саналаар S дээр тавьсныг мэдж байгаа шүү дээ. Тэн дээр би бол өөрийнхөө бодлыг полцсон гэдгийг бодорой boys. Тэ би полцж жагаад тавьсан шүү дээ. Би аз хамаагүй 40 рэпер хоёрыг хооронд нь хамгийн төстэй хоёр дууг нь хооронд нь харьцуулж агаад 40 рэпер гарч ирсэн. Тэгээ S дээр тавьсан. 40 рэпер бол олонхын саналаар S руу орсон. Би ч гэсэн шудраг гэж бодож байна. Ягаад тэгэхээр ядаж нэг дуун ч гэсэн олонхын саналаараа явсан дээр болов гэж бодож байна. Тэгээс бүх дууг нь полдод авах юм бол бүгд л SS л явах бах. Нуурмын. Yep. За тэгээд энэ бол Kairos-ийн Sugar Daddy бүр шүгэрлж байна те. Thank you. За энэ бол Kairos-ийн эвдэрхэн цомог дээр хийсэн цомгийн 10 дууны tier list байлаа. Супер дээр за суперига байрлуулъя. За би энэ хоёрын байрыг солих юм байна. Бэртгчин бол миний хувьд л энэ цомгийн хамгийн best song гэж бодож байна. Бүр хамгийн best song гэж бодож байна. Супер дуу. Тэгээд 40 рэпер олонхын салаар 2-т. Тэгээд яг ингэж тавина би. Эвдэрхийн үнийг 2 тавина. Тэгээд 40 рэпер аз хамаагүй сахилах сул хоёрын аль нь илүү вэ гэж ярих юм бол сахилах сулыг урд нь тавина. Хамааралтай байсан бол ганцаараа байгаа. Чөтгөрийн PR бол ганцаараа байгаа. Харанхуй ертөнц төргөөр хоёрыг энэ хоёр яг байрнаас хөдлөхгүй, Big Fish байрнаас хөдлөхгүй. Ерөнхийдөө яг юм. Та нарын харж байгаа яг энэ tier list бол Kairos-ын үдээр Kairos-ын сонсголоор ийм tier list гарлаа. That's cool, right? Okay. Yeah. Бичлэгтэй болон стримтэй хамтаасанд баярлалаа. Тэгээд 5 юм уу 5-аас 10 минутын завсарлага аваад хэдүүлээ. These дуунуудын tier list-ийг
яах болно? Дахиж хийх болно. Part 2-ыг хийх болно. Тэн дээр ямар дуу орох вэ гэхээр мэдээж цаашийн зайсан орно. Flag-ийн murder орно. Boom-ийн Flarois-д орно. Мэдээж Plow-га орно. Тэгээд гэх мэтчлэн ерөнхийдөө 2013 оноос хойш 14 оноос хойш гарсан diss тодтолтой, directly diss хийсэн тодтолтой дуунууд орно. Sneaky diss-нүүдийг бол оруулаагүй. Тэрийг яг stream эхлэхээр бид нэр ганц 2 дуунуудыг яагаад оруулаагүй вэ гэдэг талаар ихний контекстыг өгөөд тэгээд stream эхлэх болно. Тэгээд энэ цомгоос би F руу оруулах дуу яг үндэ байсангүй. F руу оруул яг big fish л оруулах юм. Ингэж оруулах хөлөө. Гэхдээ I don't want to, you know. Тэгээд яг ийм төрлөөс гарлаа. Тэгээд стрим боломжтой хамтаасан баярлалаа. 5-аас 10 минутын завсралга аваад хэдүүлээ. Монголын diss дуунуудын tier list-ийн part 2-оор гэж уулзцгаая. Тэгээд уух юмнуудаас илгээд бааж хийж аваад тэгээд эргээд уулзцгаая.